За, сайн байцгаана уу? Зул сарын намуухан, тогтуухан те гэр бүлийн уур амьсгал, хамт олонны одоо шинэ оноо ухтах, шинэ жилээ тэмдэглэх гээд янз бүрийн одоо догдолсон хуучин оноо дүгнсэн, тийм ээ, шинэ оноо мөрөөдсөн, төлөвлөгөөгөө гаргасан одоо хүн болгоны сэтгэл дотор янз бүрийн бужигнаан явагдаж байгаа энэ сайхан үдшийн мэндийг хүргэе. Тэгээд манай Европод одоо зул сарын баяр өчигдөр өнөөдөр болоод ингээд байж байгаа 24-нөөс эхэлсэн. Өнөөдөр бас амралтын өдөр бүх нийтээрээ амраад ингээд байж байна. Тэгээд та бүхэндээ буюу одоо эрүүл бие бүтээх нууц гэдэг энэ пэйж хуудсын нийт гэр бүл хамт олондоо бас шинэ жилийн мэндчилгээ зул сарын баярын мэндийг хүргэхгүй байж үнэхээр болохгүй, үнэхээр одоо өстой алдас болно гэдэг шиг. Тэгээд та бүхэндээ зул сарын энэ сайхан үчийн мэндийг хүргээд Гүлнара бит хоёр нь одоо яг 10 минутын дараа Zoom дээрээ нийт гэр бүлээрээ цуглаад бүгдээрээ те 2025 оноо ерөнхийд нь нэг бяцхан дүгнээд би өнөөдөр ямар амжилтыг гаргав 2025 оны 1 сар гэхэд миний бодол, миний төлөвлөгөө, миний мөнгөний хэмжээ, миний эрүүл мэндийн байдал, миний найз нөхөд ер нь ямар байсан бэлээ. Одоо яг 25 оны төгсгөл дээр те миний эрүүл мэнд, миний амьдрал, миний мөрөөдөл, миний зорилго, миний мөнгө хүссэндээ хүрч чадчихөө болж юу иймэрхүү хэмжээнд гэдэг юм уу иймэрхүү одоо үн аясаар яваад байвал нь би сэтгэл дүүрэн 26 оноо ухтаад бас өдөж чадах нь уу эсвэл ямар нэгэн өөрчлөлтийг оруулвал надад юу дутаад байна уу яг юу хийвэл болох юм аль нь зөв юм өөрийгөө хайрлна гэж юу юм өөрлөгөө өнгийнэ гэж юу юм тэ өөрөө өөртөө өрсөлдөнө гэж юу юм өөрөө өөрийгөө ялна гэж юу юм гэх мэтэр бид нар маш олон бодлуудыг өөртөө агуулад яаж хийх вэ гэдэг дээр зарим нь аргаа мэдэхгүй бясалгал хийж сурах хийсэн гэд явж байгаа мөртлөө яахыг яг бясалгал гин гэдгийг гэдэг ч юм уу те тэгэд янз бүрийн одоо эрэлттэй хайгуултай юм байгаад байдаг эрүүл мэндэ бодох хийсэн эрүүл амьдралын хэв маяг шилж хийсэн гэсэн мөртлөө хаанаас юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа болвол манай гэр бүлд нэгдээд ороод ирсэн тэрний төлөө ороод ирсэн гэж бид нар Гүлнара бит хоёр та хэдийгээ те бүтэн жилийн турш гэрлээд дэмжээд сар болгон одоо үнгүү нэг уулзалт хийдэг 7 хоног болгон үнгүү лайв хичээл явдаг тийм ээ тэгээ энэ бүгдээсээ суралцаад ингээд явхад ямар хөө байваа гэд 25 оноо дүгнээд 26 ондоо ч гэсэн та бүхний маань ерөнхийдөө хүсэл зориг тийм ээ нэг чиг хандлага нь хаашаа байна уу тэндээсээ шалтгаалаад бутгаар ч гэсэн яг аль чиглэл дээр илүү түлхүү ажиллавал та бүхэндээ илүү их нэмэр тусыг өгөх болоо гэдэг дээрээ бас шийдвэрээ гаргах те төлөвлөгөөгөө зохиох зорилгоо тодорхойлоход минь нэмэр болох байхаа гэд уулзахад бэлэн болоод байна. Зул сарын минь хүргэе. Бүү. За манайхаа өчигдөр биш уржигдөр нэг лайв явцсан байгаа. Тэн дээрээ орж ирсэн хүмүүс бас мэдж байгаах. За одоо миний энэ арталт тийм ээ. Бид нэр заавал нөгөө оноо дүгнэн гэхлээрээ ухаалаг үдэлтэй хийх хэрэгтэй байгаад байна. Бид нарын нөгөө тарих нөгөө далд тухамсар гэдэг зүйл маань байнга л буруу програмчлагдсан гэх юм уу? Буруу кодлогдсон байгаатай холбоотой өөрсдийн мэдлэхүү нэг зүйлийг давтаал нөгөө ухандаа л хийгээд идэг гэдэг зүйл байж идэм байна сааталт маань тий түүнийг тэр бид нарыг буруу тишээ залаад байгаа зүйлийг болиулахад юу чамаг ингэж хөлнөөс чинь шүдэр тушаа болоод тинэ тэ түүнийг тодруулж гаргаж ирэхээс гадна түүнийг одоо өдөж бай бай гэж явуулах цаг нь болцсон байна. Тэрийг явуулахгүйгээр 26 ондоо хөл тавих юм бол дахиад л нөгөөний өмнөх амьдралын давтагддаг тэр чамайг зовоогоод идэг ажил амжилтаас чинь хумслаад идэг зүйлүүд чинь дахиад бий болцсон хэврээл байж ах болно. Тэгэхээр энэ зүйлээсээ салахын тулд л бид нарын уулзалтыг хийж байгаа оны сүлд гэсэн үг тий. Тэгэхээр нэг өдрийн өмнө 31-ээс өмнө энэ зүйлийг бид нар жин там болгоод хийгээд авчих юм бол сэтгэл санаа саанаасаа тогтун
нэг маш том зүйлийг хийцэн юм шиг, тавьсан юм шиг бүр 26 онд хөлөө тавихад те ороход бэлэн байгаа юм шиг нэг одоо нэг өөрийнхөө төлөвлөж исэн ажлаа хийчихээр хүний нэг сэтгэл санаа амарчдээ штэ хүүх одоо болцсон гэж байгаа юм шиг те тэр мэдрэмжийг аваасаа гэж хүсэж байна. Тэгэхэд өөртөө зориулаад нэг 2 цагийг зориулаад зөөндөө ороод ирээрэй гэж хүсье. Энэ лайвынхаа доор 44 гэж бичих юм бол танд зүүн код, линк, мэдээллүүд нь очих болно. За ийм байгаад байна. Нөгөө талаар бас өмнөх лайв дээр би хэлж исэн. Яагаад бид нар ганцаараа гэртээ сууж байгаа төлөвлөж болохгүй байна вэ гэхлээр бид нар өөрсдийнхөө тэр нэг ятарсан шалбагнасаа гарч чаддаггүй маа. Дээрээсээ харж ингэж чиглүүлж өгөх хүн байхгүй. Яг нөгөө нэг юу гэдэг вүлээ? Нөгөө нэг тоглоом байдгийг штэ. Төөрдөг байшин. Төөрдөг байшингийн дотроо орсон хүн нь өөр, төөрдөг байшингийнхаа яг дээрээс харж байгаа хүний нүдээр харах юм бол арай өөр байдагтай холбоотой. Дээр нь олон хүн суглараад нэг хүсэл зорилгын төлөө нэгдэх юм бол тэр зүйл нь хэдэн мянга дахин үржигдэж тухайн хүн дээр буцаж ирдэг чамтай. Тэгэхээр олуулаа суглаасаа гэж бодож гин хүсэж гин. Тэгээ таныг бас чамайг бас ороод ирээсэй гэж хүсэж байгаа тий. Тэгэхэд бараг үнгүй шахуу уулзалт болох гэж байгаа учраас төлөвлөлт болох гэж байгаа учраас ороод ирээрээ энэ бүх зүйлсүүдийг яг бясалгалын түвшиндээ хийхээс гадна хэрвээ чадахгүй мэдэхгүй байвал яг нөгөө далдах ухамсараас асуух замаараа хийлгүүлэх болно гэдгийг бас хэлсэн тий. За тийм байгаад байна. Тэгэхээр чамайг Zoom дээрээ удахгүй уулзцгаая. 5 минутын дараа манай Zoom уулзалт маань эхэлнэ. Хэдүүлээ тэгээд яхав. 2025 оноо дүгнээд 2026 оноо огтаад одоо морьжил гарах гэж байгаа. Тэгээд морьжил чинь хичнээн хиймэртэй байдаг үлээ тийм ээ. Морь харсан монгол хүний самсаа шархирахгүй байна гэж байдаггүй. Тэгэхээр зэрэг бидний зүрх сэтгэл дотоод ирч хүч маань угаасаа яхав. Морьтой холбоотой байдаг. Монгол хүн гэдгээрээ морьтой холбоотой байдаг. Тэгээд морьжилдээ бэлдээд бид яхав өөрийнхөө дотоод сэтгэл игч гэсэн бас яхав хиймэртэй болгож сэрэх хэвээр юм байгаа юм. Тэгэхээр хэдүүлээ яг морьжилдээ бэлдэх энэхүү уулзалтандаа бүгдээр олуулаа орж ирээд олуулаа эрчим энерги нэгтгснээр бид нар яг тэр их хүчийг одоо дэлхийн ертөнцид тэ орчлон од гариг одоо юу гэдгийг сонсдог дэмждэг бид нарыг хүрээлэн байж байгаа бүгдэд тэр хүчээ би сэрцэн байгаа шүү. Би чамайг хүлээж байгаа шүү. Би амжилтыг тусахад бэлэн байгаа шүү гэдгээ тунхаглацгаая. За түр баяртай. Тэгээд Zoom дээр уулзцгаая. 5 минутын дараа. яг зөв.